Монгол улсын хувьд жилд ойролцоогоор 100-аас 120 хавдрын шин тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 40-45% нь хүүхдийн цусны цочмог үеийн халдвар эзэлдэг. За цусны цочмог үеийн халдвараар өвчлсөн хүүхдүүдийн 95% шалтгаан нь тодорхойгүй байдаг. Үлдсэн 5 орчим хувь нь удамшил буюу гентэй холбоотой гэж үздгийг их хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмгэг хавдар судлалын төвөөс мэдээллээ. Цусны хавдар үүсэх тодорхой шалтгаан гэж байдаггүй. Харин цацраг туяа, хавдрыг эмчилдэг эмийн бодисууд, эмчилгээ хийлгэсний улмаас дараагийн эсийн гажигшил үүсэх их суурь болдог байна. Мөн нэн вирус, мөөгөнцрийн бүх төрлийн халдварууд генийн гажиг, удамшлын өвчин гол нөлөө үзүүлдэг байна. Хавдрын эс богино хугацаанд ихээр үүсдэг учраас ядрах, турах, хоолнд дург болох, огих, бүүлжих шинж тэмдэг илэрдэг гэлээ. Цусны хавдар нөлөөлдөг бензол, толвол, формальдегид гэдээ бодис байгаа. Одоо эдгээрээс бол бензол нь бол сонгомлоор их цусны хавдар үүсгэдэг. За нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн одоо энэ ковидын үед баха 21-22 онд хийсэн судалгаагаар бол 120 цэг дээрээс 490 дээжин дээр үүсгэхэд 95% нь сая миний хэлээдсэн бензол, толвол, формальдегид гэдэг хавдар төрүүлэгч бодисууд бүгд илэрсэн. За миний энэ яриад байгаа энэ бүх бодисууд юу вэ гэхээр дотоод орчинд буюу хүүхдүүд бид нар том хүмүүс ч гэсэндээ өөрсдөө ажил дээрээ, сургууль дээрээ, цэцэрлэг дээрээ өдөржингөө байдаг шүү дээ. Яг тэр дотор орчинд байгаа агаар дээр одоо байгаа агуулгадж байгаа бодисууд дотор хавдар үүсгдэг бодисууд байгаад байна л гэсэн үг ер нь бол. Монгол улсын хувьд цусны хорт хавдрын эмчилгээнд хавдрын төрөл, үе шатнаас хамаарч хим эмчилгээ, туяа эмчилгээ, үүдэл эс шилжүүлэн сулгах эмчилгээ хийгддэг. Хүүхдүүдийн хувьд 5 жилийн хугацаанд хавдар нь дахиагүй бол бүрэн идгсэн гэж үздэг байна. Цусны хавдраар онцлогдсон хүүхдүүдийн 5-аас 6 тохиолдол нь ясны чүмэг шилжүүлэн сулгах заалтаар гадаад улс руу эмчилгээ хийхээр зорддог байна. Хими бодистой холбоотой нөгөө нэг цацраг туяа долгионы холбогдлолтой ч гэдэг юм одоо гар утас, телевиз, радио ч гэдэг нөлөөлөх маш их хүчин зүйл. Эднэр дандаа олдмол байдлаар үүсгээд идэг. Үүнээс гадна удамшлын хэлбэрээр бас байж болно. Өмнө нь бол яг одоогоос 10 жилийн өмнө бол цусны хавдар удамшдаггүй гэж дэлхийд даяараа ялгаагүй бүгд л ярьдаг гэсэн. Гэхдээ 2016-оос хойш бол ер нь цусны хавдар удамшдаг юм байна. Ийм төрлийн генийн гажиг мутацууд нь удамшдаг хэлбэрээр байж болох юм байна гэдгийг нотлоод гаргаад ирсэн. Хотоодны хавдар элэгний хавдраас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж болно. Цусны хавдраас урьдчилан сэргийлэх арга тодорхойгүйч жилбэр урьдчилан сэргийлэх үзлэгт орж хэвшихийг зөвлөж байлаа.